За өнөөдөр би та бүхэнд J-Pure усны машины талаар мэдээлэл хүргэж байгаа маань J-Pure гэдэг энэ усны машин маань өөрөө Америкт 2015 оноос эхлэн гарч ирж байгаа чойшин технологи байгаа юм. Энэ усны машин маань өөрөө 8 төрлийн гайхамшигтай 8 төрлийн усыг үйлдвэрлэж гаргадагаараа их онцлогтой юм машин байгаамаа. Тэгэхээр J-Pure машины шүүр нь NASA-гийн сансар судлалын эрдэмтдийн тийм зохиосон шүүрийг агуулдаг. Энэ шүүр нь төр бүрийн органик болон органик биш одоо хүний биед хэрэггүй тийм олцуудаас шүүхээс гадна бактери, вирус дээрээс усыг зөөдрүүдгээс авахулаад ер нь өнөөдөр бидний хэрэгжилж байгаа бүхий шаардлагыг хангасан тийм NASA-гийн сансар судлалын тийм шүүрийг агуулснараа онцлогтой. За тэгэхээр ер нь бид нар усны талаар нийтэд өргөн мэдлэгтэй гэж би бодож байна. Яагаад гэвэл хүний биеийн ойролцоогоор ер нь 70-аас 75%-ийг ус эзэлдэг шүү дээ. Тийм учраас хүний усан махбодтой гэж ярьдаг. Тэгэхээр хүний биеийн ус маш их онцгой чухал ач холбогдолтой. Тэгэхээр өнөөдрийн миний ярьж байгаа J-Pure машины хамгийн онцлог давуу тал нь нэгдүгээр антиоксидант чадамжтай усыг гаргаж чаддгаараа маш их онцлог. За антиоксидант чадамжтай ус гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр ер нь байгаль дээр бид нэр зөндөө яг олон төрлийн зүйлийг мэддэг. Байгаль дээр төмөр зэврэх маань төмөр гадна талаасаа зэвэрч байгаа бид нар мэддэг. Сүүх ашигладаг, өөс ногоо хагдардаг, харалдаг. Энэ маань байгаль дээр болж байгаа эсэлдэх, муудах процессыг явуулж байгаа гэсэн үг. Яг тэрүүнтэй адилхан хүний биеийн дээр ялгаа байхгүй эсэлдэх процессыг явуулдаг. Эсэлдэх процессыг явуулснараа бидний биед одоо өөрсдүүд гарснараа хүн өвдөх юм уу, ямар нэгэн биед өөрсдүүд гардаг хөгшрөх процесс явагддаг. За энэ зүгээр би зурган дээрээс та бүхэнд энэ алимыг ингээд харуулсан байна. Алимыг бид нар ингээд дундуур нь зүсээд ингээд тавьсан байгаа тохиолдолд хэсэг хугацааны дараа харалдаг. Яг тэр хэсгээрээ харалдаг. Энэ маань юу гэсэн үг вэ гэхээр харагдаж байгаа маань тэр алим муудаж байгаа гэсэн. За эндээс харъя ийм байсан алим маань хэсэг хугацааны дараа ингээд харагддаг. Энэ маань эсэлдэлд явж байгаа маань. Энэ эсэлдэл хүний биеийн дээр явагддаг гэж бид хөгшөрч байна. Бидний биеинд асуудлууд үүсдэг. За тэгвэл энэ антиоксидант чадамжтай усыг бид нар гэр нь яаж мэдэх юм бэ? Бидний өнөөдрийн өдөр тутамдаа хэрэгжилж байгаа ус маань энийг тусгай одоо багжаар хэмжиж үзчихээж антиоксидант байна уу, үгүй байна уу гэдгийг тогтоодог. Тэгвэл бидний өдөр тутамдаа хэрэгжилж байгаа уснууд маань антиоксидант чадамжийг хэмжиж үзэх юм бол 200, карантины ус маань 300, 400 гэх маягаар ингэж нэмэх тал руу заадаг. Энэ маань одоо эсэлгэлтийг бууруулах чадамж маш багатай ус юм аа гэсэн үг. За тэгвэл энэ бид нар бас өөрийгөө эрүүл сарууд байхын тулд өдөр тутамдаа ногоон цай, эмчилгээний гэж хэрэглэдэг, витамин С хэрэглэдэг. Энэ маань антиоксидант чадамж хасах 100 зааж байна гэсэн үг. За тэгвэл бидний энэ харуулж байгаа J-Pure усны машинаас антиоксидант чадамж нь хасах 400, хасах 500 заадаг тийм хүчтэй хүнийг эрүүлжүүлэх, хүний биед явуулж байгаа эсэлдэх процессыг маш хүчтэй бууруулж чаддаг энэ ус гаргахаараа хамгийн онцлогтой даваа байгаа. Нэгдүгээр одоо усны машины гайхамшиг чадамж юм байна. За хоёрдугаарт нь бид нэр ер нь өдөр тутамдаа хэрэгжилж байгаа хоол унд маань голцууд хүчилдэг хоол унд өдөр тутамдаа бид нар ингэж хэрэгжилж байна. За энэ хүчилдэг хоол унд хэрэглэснээр бидний биед төрлөөрийн кальци, магний, сод зэрэг ер нь төрлөөрийн хүчилдэг одоо эрдэс элементүүдийг багасгахаас гадна хүчилдэг орчингод бидний биед бий болгоод байдаг. За тэгвэл бүгд эндээс харъя. Энэ дээр бичигдсэн бүх төрлийн одоо энэ бичигдсэн бүх өвчнүүд юунаас болж одоо хүний биеинд үүсдэг юм бэ гэхээр бидний хүчилдэг хоол унд хүчилдэг тийм зүйлийг биендээ үүсгэснээсээ болж одоо өвчин зовөр үүсдэг. За тэгэхээр бид нар хэрвээ одоо миний энэ хэлж байгаа энэ зүйлийг мэддэг байсансан бол яагаад бид нар төр бүрийн
хүнд өвчин тусаад байгаа нэг хүчнээс болдгийн бол энэ бэ гэдэг үзүүлж байна. Энэ дотор одоо хүний тархины, хүний элэгний, хүний уушгины, хавдрын эсийн зургууд харагдаж байна. Хүчилдэг орчинд энэ эсүүд маань үржээд хүний биеийг өвдөгдөг гэсэн үг. За тэгвэл өөр 1931 онд Германы эрдэмтэн Нобелийн шагнал авахдаа хүчилдэг орчинд хүний төр дүрийн өвчний эсүүд үржээд ингээд нэмэгдээд идэм бол бид нар шүртлэг орчингоор сольж чадах юм бол энэ өвчний эд эсүүд биенээс зайлаад бид нар энэ хавдрын өвчнөөр өвдөхгүй байх одоо магадлал маш өндөр. Яагаад гэвэл хүчилдэг орчинд энэ хүний бие өвдөд байгаа бол шүртлэг орчингоор сольих тэр бүх боломж биднэрт байна. Яагаад гэвэл